Хамтаа өдөр залбирцгаая. Амар тайвныг тогтоогч бай. Тэгээд өндөр 3 дугаар гэр бүлийн амар тайвныг тогтоогч бай гэдэг 3 дугаар хэсгийн залбирлыг хамтаа үздэцгээе, залбирцгаая. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Яда Матай 5:9 дээр хэлэхдээ амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтөө. Учир нь тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэж хэлсэн байна. Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтөө. Тэгэд учир нь Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэж. Тэгэхээр амар тайван гэдэг зүйл нь тогтоогно хүмүүс үнийг тогтоож болохоор энэ амар тайвныг тогтоогч хүнийг ерөөлтөө гэж хэлсэн байгаа. Тэгэхээр бид нар амар тайвныг тогтоож байхын тулд бид нар өөрсдөө амар тайвныг тогтоогч буюу хүмүүстэй амар тайван дотор харьцах хэрэгтэй. Амар тайвныг тогтоохын тулд өөрөө амар тайван байх нь чухал. Бидний амьдрал дээр альва нэгэн болж байгаа альва нэгэн зүйлс бидрийг огтхон ч хөдлөгдөггүй альва нэгэн зүйлсээр санаа зовхгүй айхгүй байх ч нэ бүхий л бид нар өөрсдөө амар тайван дотор бүрэн байхыг чухал. Альва нэгэн зүйлсээс бид гарсан альва нэгэн зүйлсээс бид ялсан альва нэгэн зүйлсээр бид үнэхээр бүрэн даван уулсан эдгээр байх юм аа. Тэгэхээр юу гэж залбирал бүгдээр амар тайвныг тогтоогч байхын тулд бүгдээр яах вэ гэвэл бид эхлээд өөрсдөө ариун сүнсээр дүүрээ, амар тайвнаар дүүрээ. Амар тайван дотор бүгдээр яах вэ? Дараах ишлүүдээс хамтаа үздэцгээе. Тэгээд дуулал 133:1-3 дээр хэлэхдээ харагдсан ах дүүсийн хувьд хамтаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламж тавья гэж байна. Тэр нэгдмэлээр амьдрах нь хоорондоо үзэлцэхгүй, хоорондоо эсэргүүцэхгүй. Харин нэгдмэл амьдрах нь ямар сайхан юм бэ? Ямар тааламжтай вэ? Энэ Сионы уус дээр буудаг Хермоны шүүдэртэй адил юм. Учир нь тэнд эзэн ерөөлөг тушаасан бөгөөд тэр нь мөнхийн ам блэ гэж байна. Тийм. Үнэхээр энэ амартай хамтаа нэгдмэлээр амьдарч чад нэг нэгэ эсэргүүцээгөө байгаа газар яадаг бол тэнд бурхан ерөөлөг тушаасан байдаг юм аа. Тэр газар ерөөлөдөг хамтаа нэгдмэл байх нь чухал. Тэр хүмүүс нэг бурхан гэр бүлийн маань санхүүнтлээ миний санхүүнтлээ би залбирaaгаар уучлал гэр бүлээ амар тайван байгаа ч энийгээ хийгээд энэ алхам номер 1 гэдэг амар тайван нэгдмэл байгаа газар ерөөл байдаг. Түүнээс тустай байчаад ерөөлөхгүй нэг нь болохоор өөрөө энэ үгийн эсрэг болдог юм аа. Тийм болохоор бид хамгийн түрүүнд эхлээд нэгдэж бурхны үгийг бурхныг алдаршуулах нь бол эхлээд бид өөрсдөө амар тайван дотор байж хүмүүстэй нэгдмэлээр амьдрахыг сонгох юм. Уучлах үедээ уучлах, хэлэхгүй үг хэлэхгүй зүйлээ бид нар хэлхээсээ болгоомжлох жишээний зүйлс байдаг юм аа. Dan Эфес 4:3 дээр хэлэхдээ амар тайвны хүлээс дор сүнсний нэгдлийг хадгалахыг хичээх дүнгэж байгаа. Тэр бас англи дээр нь оруулсан. Англи хэл дээр хэлэхдээ болохоор make every effort ингээд зүгээр сүнсний нэгдлийг хадгалахыг хичээх дүнгэж англи дээр болохоор бол энэ нөр яг их хэлнээс яг англи хэлнээс оруулж байгаа яг их еврей хэлнээс яг англи хэл рүү шууд орчуулгаа. Бидний яг одоогийн ашиглаж байгаа яг энэ орчуулна болохоор еврейгээс англиас монгол руу орчуулсан багмаа. Тэгээс яг энэ англи хэл дээр бол энэ тайлбараас нь бид нар харж үзэхэд илүү нарийн тайлбартай. Make every effort буюу чадах бүх боломж бүх боломжийг хичээж нэг сүнсний нэгдэл дотор бай гэж байгаа байхгүй. Бүх талбар дээр хичээ гэж байгаа. Тэгээд амар тайвны хүлээс буюу амар тайвны нэгдлийг ингэж сүнс дотор хадгалахын тулд бүр хичээ гэж байна. Тэгэхээр яг нэг удаа болдог ш, 2 удаа болдог ш. Байнгын тогтмол нэгдмэл байхын тулд хичээж урагшаа явах нь өөрөө эзний хүсэл юм аа. Өөрөө удирдам чиглүүлэх юм аа. Тэгэхээр та бүгдийг ерөөж ин Есүснээр ерөөж ин амар тайвныг тогтоох нь амар тайван байх бол боломж өрөө бүгдээрээ хичээгээрээ боломж өрөө бүгдээрээ үнэхээр биелүүлээрэй гэж та бүгдийг Есүснээр ерөөж наа. Хамтаа залбирая. Хааллууя эзэн минь яг таны өмнө ирж байна. Хамт бүгд дагаа залбирая. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Яг одоо таны өмнө ирж байна. Даатгаж байна. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Хүч чадлаар дүүргэж өгөрөө. Есүсийн нэрээр залбирч байна. Гомц ах дүүгээ яг одоо би уучлахыг сонгож байна. Есүсийн нэрээр тэр ах дүүсийг мань эзэн та ерөөж өгөрөө. Таны хүсэл тэнгэр шиг газар дээр биелэгдэх болтугай. Өртөнгүүд уучлсны адил өөрсдийн өрөөг мөн та уучлаач. Амар тайвныг тогтоохын төлөө боломж өрөөг ашиглаж хичээхэд надад туслаач. Би амар тайвныг тогтоож сүнсэн дотроо нэгдмэл амьдрахыг гэр бүл дотроо, найз нөхөд дотроо, сүм чуулган дотроо
биелүүлэхийг хүсэж байна. Есүсийн нэрээр залбирч. Амен. Та эзэн та бүгдийг өрөөх болтугай. Эзний амар тайван та бүгдийн дээрх болтугай. Онцгой амар тайвны хүнийг бүрдэх болтугай. Боломж бүрийг ашиглаж бүгдээр амар тайван байж хүмүүст эв нэгдэл дотор байхын тулд амьдрахын тулд та бүгдийг өөрөө айлж байна. Есүсийн нэрээр залбирч. Амен.